Сайн байцгаана уу? Удаан хугацааны дараа иргэн уулзж байгаа таатай байна. Манай Gen Z Lab та бүхэнд зориулж COVID-19 вакцины гарын авлага нэртэй цуврал бичлэгийг гаргахаар зэхээд байна. Учир нь өнөөдөр нийгэмд маш олон хүн COVID-19 вакцин гэж юу вэ? Вакцин хийх шаардлагатай юу? За тэгээд ямар улсын ямар вакцин илүү үр дүнтэй вэ гэх мэт маш олон асуулт донд төөрч одоо хүртэл хариултыг нь хайсаар явж байна. Тэгвэл энэхүү хариултыг та бүхэн энэхүү бичлэг, цуврал бичлэгүүдээс хүлээн авах боломжтой. За өнөөдрийн сэдв рүүгээ оръё. За бид нар вакцины талаар, ялангуяа COVID-19 вакцины талаар ойлголттой болохын тулд дараах хэд хэдэн зүйлсийг маш сайн ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт энэ вакцин гэдэг зүйл бол цар тахлын эсрэг тэмцэх хамгийн гол зэвсгүүдийн нэг. Тэрнээс биш, вакцин хийлгэсний дараа шууд цар тахал цогсон гэж бас ойлгож болохгүй. Зарим зүйлүүд сайн тодорхой болоогүй байгаа юм. Яг одоогийн байдлаар бидний мэдж байгаа баттай зүйл юу вэ гэхээр COVID-19 вакциныг та хийлгэснээр коронавирусын халдвараар өвчлөхгүй хамгаалагдана. Мөн өвчлсөн бол хөнгөн зэргээр өвдөхийг маш олон судалгаагаар харуулсан байгаа юм. Тэгэхээр вакцин хийлгэсний дараа таны дархлаа тогтолцоо идэвхжиж тэр коронавирусын халдварын эсрэг бэлтгэгддэг гэсэн үг. Энийг энгийнээр хэлэх юм бол коронавирусын халдвар таны бие рүү ороод ирлээ гэхэд за түүний эсрэг аль хэдийн бэлэн тэмцэх цэргүүд бэлэн болсон байх юм. Тэгвэл ингэж вакцин бэлтгэгдэхэд тодорхой вакцин гинэ. Тэгвэл ингэж дархлаажуулалт бий болоход тодорхой хугацаа шаарддаг. Тэгээд энэ юу гэсэн үг вэ гэхээр та вакцин хийлгэснээс хойш яг хэдэн хоногийн дараа яг тэр өвчний эсрэг дархлаатай болох хугацаа гэлж байгаа. За COVID-19-ийн хувьд болохоор энэ хугацааг нь 2-7 хоног гэж байгаа. Тэгэхээр та энэ 2-7 хоногийн хугацаанд коронавирусын халдварыг авах юм бол ковидоор өвчлөх боломжтой гэсэн. Тэгэхээр энэ 2-7 хоногийн хугацаанд 2 дахь тунгаа хийлгэсний дараа та нөгөө л хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга болох маска зүүх, гарын ариун цэврийг сахих, за хүн хоорондын зайгаа барих, олон хүн цугларсан газраар явахгүй байх зэрэг энгийн дүрм журмыг сайн мөрдөх хэрэгтэй. За яг энэ тодорхой баттай факт мэдээлэл байгаа шиг бас вакцины талаар тодорхойгүй хэд хэдэн зүйлс байгаа. Тэрний нэгдүгüүрт юу вэ гэхээр вакцины үргэлжлэх хугацаа гэж. Энэ юу гэсэн үг вэ гэхээр та тухайн вакциныг хийлгэсний дараа танд тогтсон тэр дархлаа хэр удаан хугацаанд үргэлжлэх вэ гэсэн үг юм. Жишээ болоход бид нэр төрхтөө улаануудын вакциныг хийлгэдэг. За тэр улаанууд гэдэг өвчний эсрэг бидний дархлаа бол насан туршид тогтдог. Байтал Б вирусын эсрэг болохоор хийлгэсэн вакцин маань 15 жилийн хугацаатай байх жишээтэй. Тэгвэл яг энэ COVID-19 вакциныг хийлгэсний дараа хэр удаан хугацаанд хамгаалах нь одоогоор л тодорхой болоогүй байна. За хоёр дахь нэг тодорхой болоогүй байгаа нь юу вэ гэхээр вакцин хийлгэсэн хүн вакцин хийлгээгүй эсвэл хийлгэж амжаагүй ойр дотныхоо хүмүүст коронавирусын халдварыг тарах боломжтой юу гэж. Хамгийн сүүлийн үед хийгдсэн судалгаагаар болохоор вакцин хийлгэсэн хүн бусдад халдварыг тараахгүй гэсэн судалгааны үр дүн гарсан. Гэхдээ энэ судалгааг маш олон хүнийг хамруулж хийсний дараа яг баттай болох хүртэл нь бид нөгөө л яриадсан гарын ариун цэврийг сахих, маска зүүх, хүн хоорондын зайгаа барих, олон хүн цугларсан газраар явахгүй байх зэрэг дүрм журмыг бол ягштал мөрдөх хэрэгтэй. За дараачийн нэг гол ойлголт юу вэ гэхээр энэ вакцин COVID-19 вакцин бол ерөөсөө аюулгүй. Одоогийн байдлаар 3 сарын 14-ний байдлаар дэлхийд даяар нийт 350.9 сая хүн вакцин хийлгэсэн байна. Энэ 350.9 сая хүн вакцин хийлгэхэд тэндээс онцгийн аюултай болох хүндрэл ерөөсөө илрээг байна. За сүүлийн үеийн сошиал медиаар сувгуудаар яваад байгаа AstraZeneca Oxford их сургуулийн би гаргаж авсан AstraZeneca энэ вектор вакциныг 5 сая хүнд хийсэн тэр томоохон судалгаад 30 хүнд нь тэр цусны бүлэн үүссэн талаар бол хүмүүс их шуугж байна. За тэгээ зарим хүмүүс тэр мэдээллийг уншаад вакцин хийлгэхээс татгалзах хүртэл шийдвэр гаргаж байна. 3 сарын 17 буюу 2021 оны 3 сарын 17 дэлхийн эрүүл мэндийн байгууллага AstraZeneca-г үргэлжлүүлж хийхийг болохоор хүлээн зөвшөөрчихсөн байна. Тэгэхээр та дараагийн линкнээс харж болно. За тэгээд мөн вакцин хийлгэсний дараа мэдээж танд халуурах, за ядрах, хийлгэсэн газар нь улайж хавтах, хүндүр орох зэрэг шинж тэмдгүүд буюу гаж нөлөөнүүд бол илэрч болно. Яагаад илэрч болох вэ гэвэл энэ бол дархлаа тогтолцооны хариу урвал бөгөөд энэ болохоор хэвийн зүйл юм.
Тэгэхээр энэ хүү одоо тий урвал нь хэд хоногийн дараа бол өөрөө аяндаа алга болоод ингээд танд тархлаа тогтноо гэсэн үг. Хамгийн сүүлд бидний гол ойлгох ёстой ойлголт юу вэ гэхээр сүргийн тархлаа. За сүргийн тархлаа гэдэг нь энгийнээр юу вэ гэхээр нийт хүн амдунд тухайн халдвар төвчний эсрэг одоо тодорхой хувь нь тархлаатай буюу одоо өвдөхгүй болохыг хэлж байгаа. Тэгэхээр энэ сүргийн тархлаа тогтох хоёр арга зам байгаа. Нэгдүгээрх нь бол одоо бидний хийж байгаа энэ вакцинжуулалт буюу тархлаажуулалт. Хоёр дахь нь болохоор тухайн халдвар төвчнөр өвдөөд идэгсэн үед тогтох тархлаа гэлж байгаа. Тэгэхээр эрдэмтэд одоо хүртэл яг хэдий зэрэг одоо хүнд те энэ вакциныг хийж тархлаажуулалт бүрэн хамруулсны дараа COVID-19 эсрэг сүргийн тархлаа тогтох талаар бол судалсаар байгаа. Тэгээ сүргийн тархлааны гол ач холбогдол нь юу вэ гэхээр энэ халдварын гинжин хэлхийг тасалдаг. Нэг өсөндөө та тэг вакцин хийлгэснээр вакцин хийлгэх боломжгүй нэрэ хүүхэд. За тэгээ вакцины харшилтай хүмүүс гэх зэрэг тэг бусад хийлгэх боломжгүй хүмүүсийг энэхүү цар тахлаас хамгаалах боломж бүрддэг. За ингээд хамгийн сүүлд нь хэлэхэд бид энэхүү цар тахлын өмнөх дэлхий рүүгээ эргэн буцах нэг алхмыг хийхэд энэхүү вакцинжуулалт маш том нөлөө үзүүлэх юм шүү. Ингээд өнөөдрийн бичлэг энд хүрээд дуусч байна. Бид дараагийн бичлэгээр вакцины төрлүүд яаж үйлчлдэг талаар та бүхэнд дэлгэрүүлэн ярих болно. Gen Z Lab-тай цуг байгаарай.